Сайн байцгаана уу? Метоки маань шинэ дугаар эхлэх гэж байна. За энэ удаад хэдүүлээ жирэмснээ ер нь хүн яаж мэддгийг, жирэмсний тестийг хэрхэн яаж хэрэглэх ёстой юм бэ гэдэг талаар ярилцах болно. За ер нь бол яг эмэгтэйчүүд бол жирэмсний тестээр жирэмсэн болсон хэсгээ мэддэг гэдгийг бол маш сайн мэдж байгаа бах. За гэхдээ тэрийг яг чухам хизээ үзэх ёстой юм те. За гарч байгаа хариунд нь ямар дүгнэлт өгөх ёстой гэдэг тал дээр бас зарим талаар дутуу ойлголттой байгаа юм шиг санагдсан учраас энэ дугаарыг хүрэхээр шийдсэн. За YouTube суугаа бас нөгөө суртал хүмүүст түгээхийн тулд те янз бүрийн Facebook группүүдэд бас орж утсан. За эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгдөг группүүдэд гэсэн үг. За тэн дээр бол эмэгтэйчүүд маш их юм тестний талаар асуудаг. За тэг комент хэсэгт нь бас аягүй хүмүүс сэтгэлдээ үлдээж зөвлөгөө өгдөг байсан. Тэгээд тэдрийг харж байхад мэдээж зөв зөвлөгөө өгч байна. Бас маш буруу зөвлөгөө өгч байгаа ч тохиолдлууд байна гэсэн. Тэгэхээр хэдийгээр эмэгтэйчүүд маань өөрсдийн гэсэн туршлагатай, мэдлэгтэй боловч яг таны мэдж байгаа зүйл тэр хүний тохиолдолд яг зөв байна гэсэн утгатай бол биш байдаг юм аа. Тэгэхээр зөвлөгөө өгч байгаа юмдаа бас анхааралтай байгаарай. Дээрээс нь зөвлөгөө авч байгаа бүсгүүчүүд маань энэ дээр бас өөрсдийн гэсэн тийм шүүмжлэлтэй байр сууриас маш анхаарал болгоомжтой хандаарай гэж хэлмээр байна. Яг жирэмсэсгээ үзэл болно гэж бодож байгаа боловч энэний цаана бас жирэмслэлтэй холбоотой хүндрэлүүд юмнууд бас яригддаг учраас энэ дээр анхааралтай хандах ёстой гэж хэлж байгаа. За ингээд сэдв рүүгээ орцгоё. За ер нь эмэгтэй хүнтэй жирэмсэн байж болзошгүй гэдгийг хамгийн түрүүнд ер нь яаж таамагладаг вэ те. Тэгэхээр ер нь бол хүмүүс эмэгтэйчүүд бүгдээрээ мэднэ биений юм ирэхгүй байх. Өөрөөр хэлэх юм бол биений юм цаг хугацаанд ирэхгүй байх юм бол жирэмсэн болсон юм биш байгаа даа гэж сэжиглэх ихний өмнөс байдаг байна. За ер нь бол бэлгийн идэвхтэй амьдралд байдаг ямар нэгэн хамгаалалт хэрэглээгүй. За тийм эмэгтэйчүүдийн дараагийн биений ирэх өдрөөс хойш нэгтэй 7 орчим хоног хойшлоод биений юм ирэхгүй байх юм бол тест үзээрэй гэж зөвлөдөг. Жирэмсэн болсон байх магадлалтай гэдэг утгаараа. За гэхдээ жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглэдэг эмэгтэйчүүдэд ч гэсэн энэ хамаатай. Яагаад гэвэл жирэмслэлтээс хамгаалах арга маань 100% бол байж чаддаггүй байна. Тэгэхээр хэдийгээр хамгаалж байгаа боловч бас биений юм нэрэхгүй 7 ч юм уу тэрнээс дээш хоног хойшлох юм бол юмыг яаж мэдэх вэ гэд тест үзээрэй гэж юу нь бол зөвлөдөг байна. За гэхдээ эн чинь бол яг нөгөө биений юм доктортой ирдэг те мөчлөх нь яг юм доктортой байдаг хүнд бол хэвийн зүйл гэсэн. Гэтэл мөчлөг маш докторгүй, хизээ ирэх нь мэдэгддэггүй, заримдаа 1 сар энтер бүр ингээ байхгүй болоод алга болчтой эмэгтэйчүүдэд бол тооцоход жоохон төвхтэй юм байдаг. За дээрэс нь яг ингээд хэвийн жирэмсний үед ч гэсэнтэй тэр хэвийн умаатай байгаа жирэмсний үед ч гэсэн тэр бас умайн гаднах жирэмсний үед ч гэсэн яг ингээд цаг хугацаанд биений юм ирж байгаа юм шиг юм бор юм гарах эсвэл бүр юм цус бага хэмжээтэй гарах тохиолдол байдаг. За тэгэнгүүт эмэгтэйчүүд биений мэрчлээ яг энэ сар жоохон бага ирчлээ ч гэдэг юм уу тэгээд ингээд орхичдаг байх нь. За тэгэхээр тэрэн дээр бас анхааралтай хандах хэрэгтэй. Хэрвээ ирдэг хэмжээнээсээ хамаагүй бага энтер ирээл ингээд байх юм бол бас жирэмсэн болсон байх магадлал байдаа гэсэн үг. За дээрээс нь ямар шиш тэмдгүүд бас байж болох вэ гэхээр дотор мухаараад бөөлжөөд ээж болно. Эсвэл маш их ядарч болно. За хөх жоохон томроод эмзэглэлтэй юм шиг мэдрэгдэж болно. Нэг их өвдөж мөвдөхгүй мөртлөө ингээ ойроо ойрхон шээгээд авах магадлал бас байдаг. За гэхдээ энэ шинж тэмдгүүд чинь бас өөр бусад өвчний үед ч гэсэндээ гарах учраас яг өөрмөц шинж тэмдэг бол ерөөсөө биш. Яг биений юм жоохон хойшлоод нэг иймэрхүү шинж тэмдэг илэрчин гэдэг нь таныг бас 100% жирэмсэн гэж баттай хэлэхэд бол хэцүү байдаг байх нэ. Тэгэл жирэмсэн болсныг яг яаж баттай мэдэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. За энэ бол жирэмсний дааврыг шалгах байдаг байна. За жирэмсний даавар гэж бол ер нь нэрлэдэг. За хорионы гонадотрофин буюу HCG гэдгээр хүмүүс бас мэддэг. Англиар болохоор Human Chorionic Gonadotrophin буюу HCG гэж тэмдэглэдэг ийм даавар байдаг байна. За энэ даавар маань хизээ бие махбодод ялгардаг вэ гэхлээр
одоо аав ээж хоёрын эсүүдтэй уулзаад өөр хөөрөл болоод хөгжиж явж байхад эмэгтэй биеийн аль нэг хэсэгт нь очоод бэхлэгдэх үед тэр бэхлэгдсэн эсээс ялгарч байгаа тийм даавар ахна. За тэгэхээр умайн дотор байгаа үед ч тэр эсвэл умайн гаднах жирэмсний үед ч тэр ялгарч идэг гэсэн үг байна. Яг одоо юу гэдэг юм бэхлэгдэл юм бол ялгарч эхэлдэг даавар гэсэн үг. За энэ даавар маань бас өөрөө юм тодорхой үүрэгтэй. За ямар үүрэгтэй вэ гэхээр одоо өөрөө жирэмснийг дэмжиж өгдөг. Жирэмслэлтээс ялгарч байгаа мөртлөө эргээд жирэмслэлтэд дэмжинэ гэсэн үг. Яаж дэмждэг вэ гэхээр бие махбодоос ялгардаг прогестерон дааврын ялгарлтыг нь дэмжиж өгдөг. За тэр прогестерон даавар бол одоо жирэмсний хөгжилд бол маш чухал юм үүрэгтэй даавар байдаг. За дээрэс нь дархлааг зохицуулж өгдөг. Өөрөөр хэлэх юм бол нэг талаасаа өөр хөөрөл чинь ээжийн хувьд бас гадны биет шүү дээ 50% нь өөр хүний эсээс ингээ бүрдсэн гадны биет байгаа. За тэгэхээр тэр маань ингээд умаад юм уу хаа нэгэн газар бэхлэгдэх үед тэрний эсрэг ээжийн дархлааны эсүүд ажиллаж эхлэх ёсгүй. Өөрөөр хэлэх юм бол ээжийн дархлаанууд энийг энэ ч одоо байж болох асуудал штэ гэж үзээд тэрийг одоо устгах тийм үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг байна. За тэгэхээр тэрийг нь болохоор энэ HCG гэдэг даавар хангаж өгч идэг. Ээжийн дархлааг ингээд зохицуулж өгч идэг. Тэгснээрээ эрт үеийн тэр үр хөврөлийн хөгжилд бол маш чухал үүрэгтэй байдаг ийм даавар байдаг. За HCG маань болохоор зөвхөн бас жирэмсний үед үүсдэггүй. Жирэмсэнтэй холбоотой үүсдэг бас нэг эмгэгүүд байдаг тий. Одоо тэр бэхлэгддэг эсүүдэд нь үүсдэг хавдрын эмгэгүүд байж болдог. Ийм өөрчлөлтүүд байж болдог. Эсвэл өндөвч юм уу те төмсөгний хор тавдрын үед бас одоо ихсэж болдог. Дээрээс нь эсвэл уушиг юм уу илэг гэд те нөхөрчгөдөө холбоогүй огт холбоогүй эмгэгүүдийн үед бас ингээд хэмжээ нь ихсэж болдог. Ийм онцлогтой. За дээрээс нь бас нөгөө ургийн хөгжлийн үед нэг 2 тест, 3 тест гэдээ авдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл давааны хам шинжтэй хормон самын өөрчлөлтийг илрүүлэхийн тулд авдаг энэ шинжилгээ энэ дотор бас BTC даавар маань ингээд ороо явдаг гэсэн үг. Яг нь юу гэсэн үг вэ гэхээр түүний нөгөө хэмжээнээс нь хамаарат бас эрсдлийг тооцоход ашигладаг гэсэн үг. Тэгэхээр энэ даавар одоо эрэг гарна гэдэг нь зөвхөн дан бас жирэмслэлтийг бол заахгүй мэдээж бас бусад шинжүүдийг харгалзаж үзэх хэрэгтэй. Дээрээс нь өөр ямар нэгэн хавдар эмгэгүүдийн үед бас үүсч болох нэ гэдгийг ойлгох хэрэгтэй. За одоо жирэмсний одоо шээсний тестийг яаж үздэг талаар ярьж өгье. За ер нь бол яг нөгөө цусаар жирэмсэн боллоо нөгөө бэхлэгдсэн эсүүдээс чинь даавар одоо 21 гонадотрофин ялгарч эхэллээ. За тэнгууд эхлээд ингээд цусаар хэргэлддэг. Мэдээж баг эхлээд эхний ээлжинд бага хэмжээтэй байна. Тэгээд өр хөөрлийн хөгжлийн үр дүнд бол ингээд их хэмжээ нэгсдэг байна. За тэгэнгүүт эхний ээлжинд ингээд цусаар ингээд бага хэмжээтэй эргэлдэж байгаад тэр маань ингээд шээсээр ялгарч эхэлдэг. За тэгвэл тэр шээсээр ялгараад байгаа тэр хэгэ гэдэг дааврыг нь л үзхийг нь жирэмсний тест гэж хэлээд байгаа байна. За тэгэхээр жирэмсний тестийн нэг онцлог бол одоо шээсээр хангалттай хэмжээнд одоо ялгараад эхлэнгүүт эерэг гарна гэсэн үг. Эерэг гарна. Тэр сорилоор хэдэн 7 хоногтой жирэмсэн ер нь яг хэд цуснд байгаа юм гэдгийг мэдэх боломжгүй. Хоёрдугаар умайдаа юм уу, умайн гаднах юм уу гэдгийг мэдэх огт боломжгүй. Зүгээр л шээсэнд энэ даавар байна эсвэл байхгүй гэдгийг л илэрхийлдэг байна. Тэгэхээр одоо ийм жирэмсний тестийн зураг тавиад ингээ асуугаад байгаа байхгүй хөлтөд энэ хэдэн 7 хоногтой байна. Энэ яг умайдаа байна гэсэн үг үү гэдэргээд асуугаад ангууд хүмүүс бүр доор нь 3-7 хоногтой, 5-7 хоногтой байна байхгүй гэд ингээд өөрсдийнхөө буруу мэдээлэл өгöd байдаг. Тэгэхээр энэ бол зүгээр л шээсэн даавар одоо хэгэ байна уугүй юу гэдгийг илэрхийлж байгаа. Тэгэл болоо. Гэхдээ бас тодорхой хэмжээнд ялгарсныхаа дараа эерэг гарна гэсэн үг. Тест үзэж чадхааргүй хэмжээний бага ялгарч байгаа тохиолдолд сүр гарах магадлалтай гэсэн утгатай байна. За тэгээд эм чин гэрээхэн ойролцоо байдаг аптекууд орж агаад зүгээр юм жирэмсний хит хитэн тест бол зүгээр сонирхож авч үзсэн. За эдгээр тестүүд бол бүгдээрээ юм
хятад улсад үйлдвэрлэгдсэн зүгээр юм өөр үйлдвэрийг болохоос ш бүгд хятадд үйлдвэрлэгдсэн юм тестүүд байна лээ. За тэгээд энэ 2.1 2400 500 орчим, энэ 2.1 500 төгрөг ч юм уу ингээ байсан. За тэгээд энэ тестүүд дээр бол сайн харах юм бол энэ доор нь sensitivity enter гэж байгаад ингээд тоог бичсэн байгаа. Энэ дээр л энэ гурав дээр гурвуулын дээр нь 25 гэсэн тоо байсан. Өөрөөр хэлэх юм бол 25 мл unit одоо 1 мл шээс нь 25 мл юнитээс дээшээ байх юм бол энэ тест одоо эерэг заадаа гэсэн үг. Тэгэхээр тэрнээс доош 20 байвал заахгүй, 10 байвал заахгүй, сөрөг. Тэг хэдийгээр жирэмсэн боловч одоо шээс нь хангалттай ялгарахгүй байгаа учраас энэ тестүүд сөрөг гарах боломжтой гэсэн үг байна. За харин энэ тестэн дээрээс бол би ямар нэгэн тийм бичиглэл тэмдэглэл юм бол олоогүй. За тэгэхээр энэ тестүүд маань болохоор ингээд янз янзын одоо эргэлээтэй жишээлбэл эднэр бол одоо дандаа шээсэнд бол дүрж үздэг байх нь шээчээд тэгээд ингээд дүрээд тэгээд шээсэнд хийгээг хэмжээд ингээд зураас нь өөрчлөгдөд гардаг. За энэ тест болохоор ийм тусаадаг кассетын хэлбэртэй өөрөөр хэлэх юм бол одоо шээчээд за тэгээд тэндээсээ ийм тодорхой хэсгийг энэ зориултын пампаар наваад тэгээ энэ дээр ингээд тусаадаг гэсэн үг байна. За ер нь бол яг үзэх хэлбэр нь өөр болохоос яг л одоо ажилтдаг механизм юмнууд нь бол бүгд ижилхэн байгаа. За тэгэхээр бид нар бол ялгаагүй л бас бүгдээрээ л 25-ыг ер нь бол заана гэсэн үг. Тэнгүүд эмэгтэйчүүд аль тестэн сайн бай, муу байж гэдэг юм уу юм яригадад байдаг. Яг лейбл дээр одоо энэ дээр нь бичснээр бол бүгдээрээ л ижилхэн одоо хэмжээсийг заах боломжтой гэсэн үг байна. Гэхдээ мэдээж үн өртгийн хувьд ялгаатай байгаа учраас нөгөө хэр найдвартай бай гэдгийг бас өөр байх л гэж би бол дотроо бодож байна. Тэгэхээр одоо шээсэнд чинь 50 байлаа, эерэг 100 байлаа, эерэг 1000 байлаа, эерэг. За бүр одоо юу гэдгийг 4-5 сартай жирэмсэн байлаа, эерэг гэсэн утгатай. Тэгэхээр ерөөсөө л зүгээр л эерэг үү, сөрөг үү гэдгийг чинь л зааж байгаа болохоос жирэмслэлтийн явц, хугацаа, байрлалыг бол ерөөсөө бүрэн тогтоох боломжгүй юм байна гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй. За дээрэс нь одоо нөгөө шээсэнд нь 25-аас доошоо бол эн чинь нөгөө сүрэг заах нь шүү дээ. Тийм учраас биний юм нэрэхгүй эсвэл эргэлзээтэй байгаад байх юм бол дахиад нэг 3-аас 2-оос 3 хоногийн дараа ч юм уу давтаад байна гэсэн үг. Яг гэвэл жирэмсний даавар чи ихний хугацаанд маш юм хурдцтай өсдөг байхгүй. Тэгэхээр өнөөдөр гараагүй ч гэсэндээ 2 хоногийн дараа бол одоо жирэмсэн гэж гарах боломжтой байх нэ. Тэгэхээр давтаж үзэж болно. Дээрэс нь бас эн чинь 100% биш шүү дээ. Заримдаа бас алдаа, үйлдвэрийн факторын алдаа энтрээс болоод бас сүрэг гарах магадлалтай учраас хэрвээ үнэхээр эргэлзэж байгаа одоо тэсэнд заавал илэрх болцсон доо гэж бодож байгаа бол одоо юм хэд хэдэн төрлийнхийг аваад ингээд зэрэг бас үзэх боломжтой. За дээрэс нь яг нь ер нь бол шээсэнд хангалттай ялгарч байгаа тохиолдолд бол хизээч үтсэн болно. Ямар ч шээсэнд үтсэн болно. Зүгээр яг маш эрт хугацаанд сэжилж байгаа бол аль болохоор өглөөний шээсэнд буюу ингээд дааврууд хуримтлагдсан байгаа тэр үед нь бас үзэх боломжтой. Хитрхи их одоо нэг олон шээдсэн эсвэл их шээдсэн тохиолдолд одоо шингэрээд гэх юм уу тэр нь бас мэддэгэ болчих тохиолдол байдаг байх нэ гэдгийг анхаараарай. За дараагийн хамгийн одоо бас найдвартай шээсний сорилоос илүү найдвартай байж болох зүйл нь болохоор цуснд одоо энэ дааврыг хийгийг тодорхойлох. За гэхдээ энэ нь бол юм тоогоор гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр бол тоогоор гарч байгаа учраас бид нарт хэр зэрэг үр хөврөлийн өсөлт явагдаж байна гэдгийг мэдэх хянах боломжтой. Дээрээс нь бас тухайн үр хөврөлтэй эход харагдахаар хэмжээний томорч чадчихгүй юу гэдгийг нь хэлэх боломжтой. За тэгээ зарим эмчилгээний үр дүн одоо юу гэдгийг өсөлт эсвэл одоо жирэмслэлтийг тасалсны дараах явцыг хянах боломжтой. Дээрээс нь умаан гаднах жирэмсэн бас байж магадгүй юм да гэдэг сэжгийг бас одоо батлахад тусалдаг ийм
чухал байдаг. Тэгэхээр хэрвээ одоо шээсэн сорил үзээд маш эргэлзээтэй энэ төр байх юм бол ер нь бол цусны шинжилгээ бол хамаагүй найдвартай мэдээж маш бага хэмжээтэй цуснд байсан ч гэсэндээ эерэг гэдгийг нь одоо мэдэх боломжтой ийм арга байгаа. За энэ хүснэгтэд болохоор ерөнхийдөө жирэмсний хугацаатай одоо BTCG дааврын хэмжээ яаж хамааралтай байдгийм байна вэ гэдгийг харуулж байна. За ер нь бол нэг жирэмсний 8-аас 17 хоногтод бол хамгийн одоо пик хэмжээндээ буюу хамгийн өндөр түвшиндээ хүрээд тэгээд аажмаар буурч хагаад 27 хоногтоогоос бол ерөнхийдөө ингээд цуснд тогтмол хэмжээтэй болчдөг ийм даавар байгаа. За тэгэнгүүт одоо хэдүүлээ хараарай. За жишээлбэл BTCG дааврын хэмжээ 100 гарсан гэж бодъё. За 100 гэдэг хэмжээгээ харангууд та 3-7 хоногтой жирэмсэн байж болно, 4-7 хоногтой жирэмсэн байж болно, бүр 5-7 хоногтой жирэмсэн байж болно гэсэн. Тэгэхээр бүр ийм 2-7 хоногийн зай. Тэгэхээр нөгөө хүн болгон өөр байдагтай адилхан мөр хөөрлийн өсөлт хөгжилт болгон өөр гэдэг. Тэрнтэй холбоотойгоор яг ижлэхэн одоо 5-7 хоногтой одоо 3 жирэмсэн одоо гурвуулаа яг ижлэхэн даавар ялгаруулна гэж байхгүй байна шүү дээ. Тэгэхээр 5-7 хоногтой нэг эмэгтэй нь одоо 1500 байж хахад зарим нь 4000 болсон, зарим нь бүр одоо 6-7000 болсон байх жишээтэй байх нь. Тэгэхээр яг бас хугацааг тогтооход бол хэцүү байх нь. Тэгэхээр яг одоо бас тийм постууд яваад байгаа байхгүй одоо ингээл 700 хэд гарчлаа би хэдэн 7 хоногтой жирэмсэн бэ гэд ингээд асуугаад байгаа. Тэгэхээр та 700 хэд гарсан юм чинь 4 ч байж болно, 5 ч байж болно гэсэн утгатай байна. За тэгэхээр энэс чи харахаар яг юм бүрэн дүнэлтэх боломжгүй байгаа зү тэ одоо яг тэд гарсан яг тэд гэдгийг хэлэх боломжгүй байна. Тэгэхээр энийг чи ингээ харж байгаа дэмжнэр тэ ер нь энэ хүний биений мөчлөг хэд хоног байдгийг алдагддаг юм уу, ямар нэгэн асуудал одоо байдаг юм уу, за тэгээ ямар шинж тэмдэг илэрч байгаа юм, одоо хизээнээс хойш энэ даавар ингэж өсч эхэлсэн ч гэдэм үү тэ хэд хоногийн дараа хэд байгаа юм гэдгээс нь хамааруулаад яг юм ерөнхий дүгнэлт өгдөг байх нь. Тэрнээс шингээл ганцхан дааврын энийг тоо хараад бүхнийг шийднэ гэдэг ойлголт бол угаасаа байхгүй. Ер нь бол тийм ангаах ухаан тийм амар юм биш шүү дээ. Хэрвээ тийм амархан байсан бол одоо үнэхээр биднэрт ч гэсэн амар байна. Тэгэхээр тийм биш байдаг. Зөвхөн нэг юмыг хараад бид нэр дүгнэлт өгдөггүй. Ингээд нэлэнхүйд нь тэр хүнийхээ нөхцөл байдал дээр тулгуурлаж агаад одоо дүгнэлтийг хэлдэг байх. За нэгдүгээрт, хоёрдугаарт энэ даавар биш дээ. Тодорхой хэмжээнд хүрсний дараа л үр хөврөл эход харагдах боломж нэмэгдэнэ. Жишээлбэл та 100-тай байхад нь ямар ч сайн эхоогоор хараад тэр мэдэгдэх боломжгүй. За ер нь бол номнууд дээр бол 1000-аас дээш байвал цуснд штэ тэ 1000-аас дээш байвал за зарим тохиолдолд 1500-аас дээш байх юм бол одоо үрийн цэврүү гэдэг юм эход эхний ээлжинд харагдаж эхэлж болдоо гэж хэлдэг. Тэгэхээр хэрвээ тэ даавар 1500 энэ төр болчоод умаа хүндэд юу ч харагдахгүй байх юм бол тэр умаан гаднах жирэмсэн болох байх магадлалтай гэж бид нэр үзээд одоо тэ дараагийн арга хэмжээ авч эхэлдэг. Гэтэл 500 байгаад умаадаа харагдахгүй байх юм бол түр хүлээх тактик баримталдаг. Өөрөөр хэлэх юм бол умаатай байж магадгүй зүгээр ингээд харагдахаар хэмжээний том болж амжаагүй байгаа гэдэг утгаараа түр хүлээгээд одоо нэг 2 хоног юм уу 3 хоногийн дараа ч ингээд тавтан тэ дээдлэн 5 хоногийн дараа ч ингээд тавтан үздэг байна. Тэгэхээр одоо хүмүүс ингэнэ шүү дээ. Жирэмсний тест юм уу эсвэл тэ цуснд ингээд даавар үзчихэл жирэмсэн юм байна гэж орхиж болохгүй байна шүү дээ. Тэрийг яг умаа хүндэд байна уугүй юу гэдгийг заавал баталгаажуулах хэрэгтэй. Тэгээ ингээд тестээ үзээд яг хуу зарим одоо боломжгүй ч юм орон нутагт энэ төр зүгээр ингээд жирэмсэн юм байна гээл орхичдаг. Гэтэл умаан гаднах байжгаад тэр маань ингээд одоо хагараад гэдэг юм уу тэ өөрийн хоолой энэ төр нь хагараад гэж усаалтаад маш амь насны аюултай байдал үүсгэр хэсэлтэй. Тэгэхээр жирэмсний тест гэдэг бол танд жирэмсэн байж магадгүй гэдэг чинь хэлж байгаа. Үнэнхээр жирэмсэн юм уу? Тэр нь умаа хүндэд юм уу? Асуудал байна уу гэдгийг заавал мэргэжлийн эмчид юу хандаараа гэж зүйл. За эмчид би хандаараа гэж одоо бичлэг болгон дээрээ хэлдэг. Яагад гэвэл
манай Монголд байна шүү дээ. Тэгээ харьцангуй одоо гараал одоо олон эмэгтэйчүүдийн хувийн энэ эмнэлэг байна. За ер нь бол үзүүлэхэд тийм түүхтэй биш байхгүй юу? Ер нь бол гайгүй гэж би ойлгож байгаа. Бусад гадны орнуудыг бодвол тэгэж амар очир дараалал хүлээх шаардлагагүй. Жишээлбэл жирэмсний дааврын тест өгье гэх юм бол дурын лабораторитоо өгөөд очиод өгөх боломжтой ийм нөхцөл байдалд те. Тэгэл тэр шинжилгээгээ аваад одоо дурын бас эмэгтэйчүүдийн эмчд очиж зөвлөгөө авах боломжтой ийм нөхцөл байдалд байхад тэ битгий одоо мэрэгжлийн эмчд үзүүлэхээс залхуураарай гэж хэлмээрээ. Тэгээ энэ бол яагтвэл таны амь настай холбоотой, таны дараагийн нөхөн үржин асуудалтай холбоотой ийм чухал зүйл байдаг учраас яг мэрэгжлийн эмчд хандаад агаарай гэж зөвлөн. Тэрнээс ямар нэгэн Facebook групп юм уу зөвлөгөөг дагаад ингээд байгаад иж болохгүй л гэж хэлмээр. За одоо тэгвэл ер нь жирэмсний тестийг хизээ үзвэл арай тэ баталгаатай үр дүн бас гарах боломжтой вэ гэдгийг тайлбарлах гэж оролдъё. За ер нь бол яг түрүүн хэлсэн тэ эрэгтэй эмэгтэй эсүүд нийлээд үр хүүрэл болдоо гэж. За тэр үр хүүрэл маань эхний ээлжинд үрийн хоолой дотор байдаг байхгүй юу? За тэгэнгүүтээ ингээл 5-6 хоногийн турш нөгөө үр хүүрэл чинь хөгжөнгөө үрийн хоолойгоороо дамжаад умайн хүндийдээ орох ёстой. Тэгээд умайн хүндийдөө бэхлэгддэгэ гэж үздэг байна. За тэгэхээр энэ нөгөө овуляц буюу тэ өндгөөс хагарах хугацаа чинь өөрөө маш чухал болчиход байгаа. За хэрвээ за хэдүүлээ зүгээр тийм жишээ авч үзье. За жишээлбэл тухайн эмэгтэйг 12 хоног дээрээ овуляц болдог гэж үзье. Тэгээ өндгөөс гадагшилдаг жоохон богинохон мөчлөгтэй хүн гэсэн үг. За тэгэнгүүт 12 хоног дээрээ гадагшлаад магадгүй 13 хоног дээрээ үр тогтолт явагдаад за тэгээ 18 хоног дээрээ одоо бластоцист гэдэг үе шат болгоод 19 хоног дээрээ бэхлэгдсэн гэж үзье. За тэгэх юм бол 19 хоног дээрээ бэхлэгдсэн энэ тохиолдолд за нэг 7 хоногийн дараанаас бол цуснд бол жирэмсний даавар бүрэн одоо ялгараад эхэлнэ гэсэн үг. За харин өшөө дахиад нэг 7 хоногт бол бүр шээсэнд баттай ялгарч эхэлнэ гэсэн үг байна. Тэгэхээр бодох юм бол хоёулаа 19 хоног дээр бэхлэгдсэн. Тэн дээр 7-ог нэмэхээр 26 хоног. Тэгэхээр энэ богинохон мөчлөгтэй хүн 26 хоногийн мөчлөгтэй байж болно. Тэгээд тэрнээс хойш 26 хоногийн мөчлөгийн дараа би нэмэрэхгүй бол дахиад 7 хоногийн дараа жирэмсний тест үзэхэд жирэмсэн одоо болсон эсэх нь мэдэгдэх боломжтой гэсэн үг байна. За гэхдээ эн чинь нөгөө мөчлөгийнхөө тэ хугацаанаас хизээ овуляц болж байна вэ гэдгээс хамаарат байгаа байна. Тэгэнгүүт яг овуляц болдог өдрийг бол яг одоо хизээвэ гэдгийг нь бол үзлэг дааврын шинжилгээгээр тогтоодог байхгүй. Зүгээр яг байнга тийм өгөх юм мэдээж боломжгүй. Тийм учраас хизээ овуляц болж байгаа гэдгээ бол таамаглах боломж бидэрт байдаг. За нэгдүгээрт бол мөчлөгийн хоног их хамаатай. За жишээлбэл сая 25 26 одоо хоногийн богинохон мөчлөгтэй хүмүүс дээр бол нэг 11, 12, за 13 дээр ч юм уу фолликул хагарчих жишээтэй. За харин 28, тэ 30 хоногийн мөчлөгтэй жоох арай урт мөчлөгтэй хүмүүс дээр бол бүр 14, 12, 14, за 15 хүртэл 16 хүртэл ингээд хагарах боломжтой байдаг. За бүр нөгөө 35 хүртэлх хоногийн мөчлөгтэй урт мөчлөгтэй хүмүүст бол мөчлөгийн нэг за 17, 18, за зарим тохиолдолд бүр 22, 23 дээр хүртэл ингээ хагараж ирсэн болчдөг тохиолдол байдаг байна. Тэгэхээр таны мөчлөгийн урт бас чухал байх нь. За дээрэс нь ерөнхийдөө нэг юм овуляц төхөөд ирэхээр тэ өндгөөс гадагшлах төхөөд ирэхээр өтрийгээр дамжаад умаа хүзүүнээс юм салиархаг шингэн гадагшилж эхэлдэг. За салиархаг гэх юм уу одоо юм өндөгний цагаан шиг юм наалдамхай тэгээ хэмжээтэй тунгалаг өнгөтэй юм ялгараад эхэлдэг. За энэ нь бол ер нь бол умаа үзүүч нь эр бэлгийн хэсэг дээшээ гарахад бол бэлэн болж гин. Өөрөөр хэлэх юм бол овуляц төгч гинэ гэдгийг илтгэдэг байна. Тэгэхээр яг хизээ овуляц болсон гэдгийг бүрэн дүүрэн одоо мэдэх боломжгүй учраас зүгээр биений юм хүлээгээд тэгээ доктортой ирдэг хүмүүст бол биений юм хүлээгээд тэгээд тэрнээсээ хойш нэг 5-7 хоногийн дараа тестээ үзээрэй гэж зөвлөнө. Бүр найдвартай мэдээж үг мэдхийг хүсэх юм бол
цусны шинжилгээгээр хийгээд давар авал үзүүлж болно. За бас нэг зарим эмэгтэйчүүд хулиа цулхаас мэдэрдэг. Яг нэг ингээд төхөө дээр хэрмөшлийн дунд хийхлээр ингээд жоохон ингээд билэр өвдөөд юу байж байгаа нэг өдөр ч юм уу байж байгаа. Тэгээд гинт маргааш нь хийх болчих жишээ тий. За энэ бол бас хаарсан гэдгийг илтгэж ээж болно. За өөрөөр бол нэг хайхтар мэдэгдэх юм байхгүй. За зарим хүмүүс ингээд одоо нөгөө умаан хүзүүний салиа маань ингээд гарч байгаа шүү дээ тий. Нөгөө шингийн ингээд төрүүлсэн. Тэр маань ингээд гарахаар нөгөө төвчөнд байгаа фолликул хараад тэрний шингэн наашаа гарч ирж байгаа нэтэр гэсэн ойлголт юм яриад байдаг. Тийм бол боломжгүй. Тэр бол зүгээр өөр тусдаа юм ялгарч байна гэсэн үг байна. За тэгэхээр бол ер нь бинема хүлээн тэгэл ирэхгүй те 5-7 хоног бол заавал үзнэ. Эсвэл ирж байгаа юм шиг мөртлөө те нэг л те өмнөхөөс өөр те бага хэмжээтэй арай өөр өнгө өнтертэй тэгээ жоохон зовир өнтертэй байх юм бол бас яаж мэдхүү бас үзээрэй гэж зөвлөн түрүү хэлсэнчлэн бас умаан гаднах жирэмсний үед тэгээд идэг. Тийм болохоор хүмүүс нөгөө мэдлгүй өнгөрчдөг байхгүй юу? Биний юм ирчлээ гэж бодоод тэгээ нэг жоохон юм гарчингууд иршлээ гэж боддог. Гэтэл үүндээ бол умаан гаднах жирэмсэн болоод нөгөөх нь мдээгүй байж ажилтан томроо таграад ингээд асуудал болдог байх нь. Тэгэхээр бол ер нь сэжигтэй гэж бодож явах юм бол шийсэндээ тестээ үзээд эсвэл цусаараа шинжилгээ өгчөж явах хэрэгтэй. За сорил маань хуурамч одоо сүрэг гардаг тохиолдол. Өөрөөр хэлэх юм бол жирэмсэн болчиход байхад болоогүй байна гэж хэлдэг тохиолдлууд байгаа. За тэр нь бол түрүүнд дурдсан хитрхи эрт үзэхтэй нөгөө шээсэнд 25 хүрээгүй байхад нь үзчих юм бол сүрэг гэд гарчиж болох нэ. За эсвэл нэг hook effect гэдэг юм байдаг хгүй. Тэр нь болохоор ингээд бидээс чи бүр хитрхи их өндөр байх юм бол эсрэгээрээ тэр нөгөө одоо юу гэдгийг уруул явагдаад энгийнээ сайлбарлах юм бол тэгээд тест маань сүрэг гарчих тохиолдлоос байдаг бахны. За хуурамч эерэг гардаг тохиолдлууд бас байна. Өөрөөр хэлэх юм бол жирэмсэн болоогүй байхад эерэг гэж гардаг тий. За тэр нь бол нөгөө мэдээж түрүүний хэлсэн янз бүрийн хөрч хөмбөс гаралтай хавдруудын үед янз бүрийн асуудлуудын үед гарч болно. За дээрэс нь тийм эцсийчтэй бүтээгдэхүүн хэрэглээд байгаа үед одоо бас нөгөө ер нь бол тэр чинь ихсэн одоо ихсээс ялгарч байгаа зүйл гэсэн үг шүү дээ. Тэнгүүд янз бүрийн ихстэй, адууны ихстэй, гахаа ихстэй, одоо хүний ихстэй ч юм уу тиймэрхүү бүтээгдэхүүнүүд, эмнүүд энэ төр хэрэгжилж байгаа үед бас хуурамчаар эерэг жирэмсэн юм шиг тийм хариунууд бас гарч болдог. За жирэмсэн тестийн хувьд бол ерөнхийдөө товчхондоо юм байна. Тэгээд бүр амар илүү дэлгэрэнгүй мэдээлэл та хэдэд маань хэрэггүй. Ерөнхийдөө яагаад хизээ үзэх ёстой, юун дээр анхаарах ёстой, цаашдаа яах ёстой гэдгийг л сайн бодох хэрэгтэй. Тэгэхээр нэгдүгээрт хизээ үзхийгээ бол хэдүүлээ мэдчихлээ. За хоёрдугаарт юу заад юм те гэдгийг мэдчихлээ. За тэгээд гуравдугаарт бол мэдээж хариу эерэг одоо гарах юм бол заавал мэргэжлийн эмчид цаг алдалгүй ханднаа тэгжээж жирэмсний одоо янз бүрийн эрсдлүүдээ сэргийлэн жишээлбэл олон одоо өсөлтгүй болдог те зулбсан тохиолдлууд байдаг бол бид нэр аль болохоор эрт хугацаанд жирэмснийг илрүүлэх ёстой. За мэдээж одоо тэр мухай юмнаас бүрэн 100% сэргийлэх боломжгүй ч гэсэн бас нэг юм үздэг, шинжилдэг бас нэмэлтээр өгдөг эмчилгээнүүд бол байдаг байх нь. Тэгэхээр тэрийгэ мэдхийн тулд эрт хугацаанд мэдээж тэрийг хийж эхлүүл үр дүнтэй учраас эмчид хандаарай гэж зөвлөнө. Тэгэхээр эргэлзээтэй юм байх л юм бол эмчид хандах хэрэгтэй. За эргэлзээгүй бас тохиолдлуудад ч гэсэн ер нь л эмчид хандах хэрэгтэй л гэсэн үг байна. За өнөөдрийн дугаараа ингээд одоо энгийн юм шиг мөртлөө бас эмэгтэй хүн болгонд хэрэгтэй зөв мэдээлэлтэй байх ёстой ийм зүйлийн талаар ярилцлаа. Тэгээд та бүхэн маань хэрэг болсон байхаа гэж найдаж байна. Тэгээд найзуудтай бас хэлээд өгөөрэй те огтой зөвхтүүдтэй ингээд юм байд юм бэ шүү. Энийг үзээрэй гэд шеэрлээд өгөөрэй гэж хүсмээрэн. За тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай.